Улс төрийн хоёр том намаас сонгуулийн ерөнхий оронд ажиллахад төлөөллүүдийг өнөөдөр улсын хурлаар хэлэлцлээ. За Монгол Ардын намаас засгийн газрын хэрэглэх газрын дэд дарга Мегамарыг сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшүүлж байгаа бол Ардчсан намаас улсын бүртгэлийн ерөнхий газрын даргасан Урт насанг сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд дэвшүүлж төрийн байгуулалтын байнгын хороо дэмжиж чуулганаар хэлэлцэгдсэн юм а. За эдгээрээс Ардчсан намын хүн гэгдэх Урт насангийн хувьд нийгмийн даатгалын сангийн мөнгөн үйлдвэрлэлийг арилжааны банкудад байршуулад алдсан асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдж байгаа юм. Иймээс ч томилгооны үеэр эрүүгийн хэрэгт холбогдсон хүнийг сонгуулийн ерөнхий хороонд томилж болохгүй гэдэг шүүмжлэл хөрсөн юм а. За гэхдээ нийгмийн даатгалын санд өртөө арилжааны банкуд нь явсан явсаар Монгол Ардын намтай холбогдож байгаа гэдгийг сөрөг хүчнийхэн онцолсон юм. Зарим улсын хурлын даргын зүгээс шүүхээс гин буруутай тогтоогдоогүй учраас энэхүү томилгоог буруутгах шалтгаан байхгүй хэмээн цайрууллаа. Ядлагдагчаар татагдсан явж байгаа үнийг төрийн сонгуул зохион болох байгууллагад нэр дэвшүүлж болд юм уу? Хэн нэгнээс нэг бөөс түгээд байвал гарч ирж л таарах бах. Манай Батцэн бүрэл гишүүнээс ч одоо хайгаад байвал гараал ирнэ. Тэргийг одоо идэж уусан мэдээж аль намын ямар банкир байсныг та нар өөрсдөө мэдж байгаа. Ардын намыг санхүүжүүлж ирсэн байх. Тэр нэр дэвшигч маань тийм мэдээлэл байгаа. Гэхдээ эн чинь шүүхээр ороод гин буруутай тогтоогдсон зүйл харах юм байхгүй шүү дээ. Гагцхуу шүүхэл гин буруу тогтооно. Шүүхээс гин буруу тогтоогоогүй бол гин буруутай тооцохгүй гэсэн үндсэн хуулийн заалт байгаа шүү дээ.